эхний бидний энэ үе шатанд хэрэгжүүлж байгаа төслүүд дандаа дараагийн нөгөө шинэ хотуудын газар чөлөөлтийг хийхэд чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл Баян хөшөөд төв ингээ баригдаж дууссан тохиолдолд толгой торчмын айл өрхүүдийг одоо газрыг нь орон сууцаар солих. Ингээд толгой тэр чигтээ газар нь дэд үтцтэйгээ шийдэгдсэн, төлөвлөлтөнд шийдэгдсэн хороол барих, хот байгуулах эрхийг боломжийг бид нар хувийн секторт гадаад дотоодын хөрөнгө оруулагчид олгоно. Сая хойтлыг хэлсэн шар хад дээр бид нар цаашид бас нэмэлт их үүсвэр төлөвлөхөөр ажиллаж байгаа. Эхний ээлжинд нөгөө хүчээ тарамдуулахын тулд сэлб төв дээр илүү их фокуслж ажиллаж байгаа гэдгийг хэлье. Бид нар барилга угсралтын ажлыг энэ 10 сард эхлүүлж чадсан тохиолдолд бид нар 24 сарын дотор эхний барилгууд ингээд ашиглалтанд ороод энэ төслийг ер нь 24-өөс 30 сарын хугацаанд бид нар дуусгая гэдэг ийм том зорилт тавьж байгаа. Ер нь барилгын бизнес эрхлэгчид ярьдаг. Аливаа барилгын төсөл хөтөлбөр удахын хэрээр нөгөө мөнгө иддэг. Барилгын бараа материал өсдөг, цалингийн зардал, инфляц явагддаг. Тэгэхээр аль болох бид нар гэрээлэгч байгууллагуудтайгаа хугацаа, менежмент, чанарын менежмент гэдэг ийм зүйлүүдийг илүүтэй барьж явна. Улаанбаатар хотод ерөөсө 3 том утааны голомт байдаг. Нэг нь ханы материал Баян хөшөө орчмын голомт. Энэ баруун талтай толгойд эхэлж байгаа. Толгойд ханы материал Баян хөшөө орчмын тэр замын коридороор хамгийн их утаа явдаг. А хоёр дахь том коридор бол Долоон буудал Чингэлтэй хайлаас орчмын ийм утааны том голомт. За гурав дахь том голомт бол шар хад Эрдэнэ толгой улаастай орчмын. Тэгэхээр бидний орон сууцчлах төлөвлөлт яг энэ 3 голомтынхоо яг зүрхэн дунд нь газар чөлөөлтийг хийгээд ингээд энэ жилээс эхлээд барилгаж ажлууд эхэлж байгаа гэдгийг ойлгуул. За цааталтаа бид нар Баян хөшөө дэд төвийн ажил явж байгаа. Шар хад дэд төвийн барилгачилтын ажлууд явагдаж байгаа. Шар хадн дээр чинь би андуураг бол 616 айлын барилгачих төсөл одоо энэ жил ингээд эхэлсэн явж байна. Сонгон хайрхан дүүргийн Баян хөшөө хотод одоо Баян хөшөө хот болно шүү дээ. Энд эхний ээлжинд 1600 айлынх. За цаашлаад бид нар нэмээд нөгөө уур амьсгалын өөрчлөлтийн ноон сангийн нэг хөнгөлтөө хөгжлийн зээлийг бас бид нар авахар хилцээр явж байгаа. ADB-гийн бордоор ороод шийдэгдчихвэл энд бас үргэлжлээд 1400 айл буюу энд ингээд 6000 айлын төсөл. За үргэлжлээд урталт нь сонгон хайрхан дүүргийн 5 дугаар хороо 6 дугаар хорооны яг үзүүр зааг дээр 9.2 га газрыг чөлөөлөөд энэ дээр чинь 1200 айлын орон сууцны төсөл гээд ингээд ингүүл ханы материал Баян хөшөө хоёр үндсэндээ орон сууцчих. Ингээд сэлб төсөл маань яваад энэ 12000 айлын маань орон сууц баригдчих юм бол Таван буудал хайлаас Чингэлтэй за Дэнжин мянгийн хойд үзүүр ингээд дарихийн замын баруун талаас гол дунд байгаа айлуудыг бүхэлд нь энэ сэлб дэд төв рүү нүүлгэн шилжүүлэх агуулгатай төсөл. Би одоо яг хамгийн гол хэлэх санаа бол энэ сэлб дэд төв бол худалдан борлуулах зориултгүй Улаанбаатар хотын цаашдын барилгажилтын төслийг хэрэгжүүлэх одоо барилгажих газрыг одоо орон сууцаар солих ийм агуулгатай төсөл. Тэгэхээр бид нар энэ 12000 айлын орон сууцыг дарихийн баруун талын хэсэг Чингэлтэй хайласт Таван буудал Дэнжин мянгийн хойд үзүүрийн энэ айлуудад ингээд солилцоогоор нүүлгэн шилжүүлэх ийм агуулгаар манай хууль батлагдсан. Энэ айлууд ийшээгээ нүүж орсон тохиолдолд яг 40-60-ийнхаа харьцаагаар дахиад 70000 айлын орон сууц барьж байгуулах ийм боломжтой 1000 гаруй га газар одоо чөлөөлөгдөх ийм боломж өрдөж байгаа. За энэ бол Улаанбаатар хотын төвөөс маш ойрхон гэдгийг хэн хөнгөө ойлгож байгаа.